Эмэгтэй хүн ер нь эрэгтэй хүний гарыг харахгүйгээр өөрөө бүх юмаа игээ сурчвал амар байдаг гэж сургасан. Одоо ер нь тэгэл би чинь гагнуурынхаа аппаратаар юмаа гэдэл залгах чинь нэг жижиг юм байвал торгоогоо салж малцсан юм байвал тэгэл юм тастаж залгах юм байвал тастагчаараа тастаал тэгэл дэрэл мэрлэрээ юмаа боож баглал бүгдийг л өөрөө ичдэг шүү дээ. Би одоо хүнтэй суувал тэгэхээр одоо манай нөхөр юм хийхгүй хаа. Би урдуур нууц хийгээл хэвээр холих ах уу. Тэгж одоод идэх шүү дээ. Манай нөхөр нэг эрх муур шиг л би нэг эр бор харцах шиг л яахаа гэж одоод идэх шүү дээ. Аав маавын хажууд чи ингэж үсмүсээ ороод ингэж оролдож суухан бол алуул шүү дээ. Тэгээ би аавыг нэг ярьж байхын сонсч ирсэн. Жохон багт. Тэгсэн чи аав мананаа саахалтай яхтай ирээд манай энэ баг гууг нь бүстэ хөхт байсан болоо гөгшин ч одоо юм сайхан байна. Эрт хөлөөж ихгүй юу гэл. Тэрийг сонсоолоо аав маань одоо ер нь эрэгтэй хөхтөл ер нь хүсчихсэн юм байна да гэж бодоод тэрнээс хойш яг л эрэгтэй хөхчгөл байхыг боддгоо шүү дээ би. Уут нь хивээ цоолчдаг болохоор нэг иймэрхүү юм гагнаад ингээд араам зангидаад тэгэл болцоод идэх шүү дээ. Хүмүүс ирэл ямар гоё юм ийцэг саахалтын ганахын бас хийж өгсөн. Яг манахтай ээжлэх. Ойр орчны айлын хүмүүс ч босхгүй наа очиад хата нэг энийг гагнаад өгчөөч тэрийг тастаач өгчөөч гэл. Бас гойлтонд явна шүү дээ тэл. Манай хүн туслах сайн гэж сургасан болохоо тэгэл очиод тастаж өгөөл гагнаж өгөөл явчих тийм дөө. Хуучин дандаа сум руу явж нэг юм гагнж хэлэгдэг байсан. Одоо ингэндээ өөрөө эко плов талсан болохоо тэрүүгээр гагнаал хөдөөгөхээр л одоо нэг хуучинтай адилхан лав ирэл сууж идэг юм шиг ойлгоод байдаг. Тийм байхгүй шүү дээ. Яг л хотын хүмүүс юу хэрэгжилж чинь тийм ээ угаалгын машин хөргөгч тэгэл бүхэл юм телевизэр гээл тийм ээ утас одоо зэнэглэх байдаг. Бүх юм байж идэг шүү дээ. Манай энэ ч өдөө гоё шүү дээ. Малынхаа дээр тэгээ гоё эрүүл цэвэр агаарт гэлээ хүүхэд насныхаа дурсамжийнхаа яг хажууд ингээл байна гэдэг чинь гоё шүү дээ. Одоо ингээл дотор нь ороод суухаар одоо ер нь манай аавын үнээр өмөртдгийг шүү дээ. Нэг гоё тийг санагдаад байдаг. Тэгэл яг л миний бүх хүүхэд насны маань бүх дурсамж. Одоо тэгт эний чи ингээд аккумуляторын заалгаал асаабаа шүү зүгээр явчихна. Авч намайг 6 7 молоотой хахад өөр дээрээ суулгаал тэл машин хамгийн анх одоо миний юуг зааж өгсөн шүү дээ. Одоо машин яаж барихыг. Тэгэл ер нь л энэ машин дотор л одоо миний хамгийн хүүхэд нас өнгөрсөн дөө. Тэгээ одоо хайртай машин да. Хайшин ч хөдлөхгүй. Лийж тийшээ нүүхээрээ цуслан өвлж хаварж байгаа л хамаагүй чирэл явна шүү дээ. Яг тэгэл хажаад. Тэгээ хүмүүс ирээд дээр үе машин би энийг зарах уу гэдгийг зарахгүй шүү дээ. Аав маань хамаг дурсамж гэсэн. Аав ч энд байна л да. Гагаал зургтай эзэлсэн очлаа. Одоо мотороор явхаар чинь тэгэл баахан аккумулятор 3-4 аккумулятор цэнэглээл тэгэл нэ баахан утас сардсан л юм явдаг гэсэн шүү дээ. Одоо болж шүү дээ. Эко пловтой болсноос хойш манах. Одоо энэ нэг нимхэн юм биш тэн жижиг. Эний чинь л одоо энэгөөрөө цэнэглээл тэгэл эн чинь 3 өдөр. Тэгээ нөө юм болгоно заалгачдаг болохоор олон утасны тэгэл хуучин чи хасах нэмхээр нь залгаал буруу залгуул нөө гэрлээ шатаач чинь тэгэл гэрлэг бол аав тас загнуулна шүү дээ. Тэгдэг байсан чи одоо ч нэг амар болцоо. Одоо үнэ сах цаг бас болоод байна уу? Үнэ маань ч гэдэг.